Цагаан сарын өдрүүдэд хөрөнгийн зах зээлд юу болов? Facebook-ийн түүхэн шүүх хурал эхэллээ. Америк нэгдсэн улсын инфляц дотоодын нийт бүтээгдэхүүн худалдааны тэнцлийн үзүүлэлтүүд танилцуулагдлаа. Биткойн $63,000 төрж 6-7 хоног дараалан унаж байна. Өглөөний мэнийг хүргэе үзэгчтэй ажлын эхэнд хөтөлбөрийн маань цоо шинэхэн дугаар танд хүрэхэд бэлэн болоод байна. Ингээд нэвтрүүлэгтээ анхаарлаа хандуулна. Өглөөний мэнийг хүргэе үзэгчтэй. Тэгээд Тэнгэр телевизийн ажлын эхэнд хөтөлбөр эхэлж байна. Бид хөрөнгийн зах зээл дээр цагаан сарын өдрүүдэд ер нь ямархуу хөдөлгөөн болон шинэ мэдээллүүд танилцуулагдсан бэ гэдгээс энэ удаагийн хөтөлбөр эхлүүлж байна. За хамгийн эхлээд Азийн хөрөнгийн зах зээлээс эхлэе. За Азийн хөрөнгийн зах зээлийн хувьд бол энэ 7 хоногт бол 3 томоохон үйл явдал бол хүлээгдэж байсан. За хамгийн эхнийх нь бол Бүгд найрамдахад ард улсын Төв банкны мөнгөний бодлогын үгийн шийдвэр байлаа. За 1 жилийн хугацаатай үндсэн зээлийн хүүг 3%, за харин 5 жилийн хугацаатай 3.5%-аар бол үлдээхээр болсон байна. За энэ нь яг ямар учиртай вэ гэхээр 1 жилийн хүн болохоор арилжааны шин зээлүүдэд жишг болдог бол за 5 жилийн хүн үл хөдлөх хөрөнгийн зээлийг бол чиглүүлдэг тийм ач холбогдолтой. Зарим дараагийнх нь болохоор чипний зах зээл Бүгд найрамдах Солонгос улс болон Тайваны зах зээл дээр бол нэлээхэн томоохон өсөлтийг бол авчирсаар байна. За Бүгд найрамдах Солонгос улсын Kospi индекс бол 211%-аар өчигдөр өсөж хаагдлаа. Зарим 3 дахь өдрөө дараалж инхүү өсөж хаагдсанаар бол дээд рекордыг бол эвдээд байна. Харин Тайваны индексийн хувьд бол мөн бас өсөлттэй хаагдсан. За үүний гол шалтгаан нь бол одоо дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгч TSMC компани санхүүгийн тайлан сайн танилцуулагдсанаас хойш ер нь зах зээлийн нэгж хувьцааных нь анш бол өссөөр байгаа. За өчигдрийн хувьд бол 342%-аар бол өсөж хаагдсан байна. Зарим дараагийн томоохон анхаарал хандуулж байгаа сэдэв бол Anthropic компани дараачийн химэл оюуны бүтээгдэхүүн байгаа. За үүний талаар хөтөлбөрийн дараагийн хэсэгт бол илүү дэлгэрэнгүй ярих болно. Тэгэхээр Anthropic компани яг юу танилцуулсан бэ гэдгийг товчхон хэлэхэд тэд энэ удаад химэл оюунд суурилсан кибер аюулгүй байдлын нэгэн бүтээгдэхүүнийг танилцууллаа. За энэ бүтээгдэхүүнийг танилцуулснаас хойш кибер аюулгүй байдлын томоохон компаниуд болон за кибер аюулгүй байдалтай холбоотой ETF индексүүд бол нэлээдгүй уналттай байна. Тэгэхээр Anthropic компани танилцуулсан химэл оюуны шинэ бүтээгдэхүүн болгон өөр салбарыг ингэж донслогож байгаа нэлээдгүй томоохон зүйлүүдийг бол одоо хөрөнгийн зах зээл дээр авчирж байна гэж хэлэхэд болно. Тэгэхээр дараагийн мэдээж одоо цагаан сарын өдрүүдэд болсон хамгийн чухал зүйл бол Америк нэгдсэн улсын тарифын асуудал байгаа. За 2025 оны хөрөнгийн зах зээл болон худалдааны хамгийн том асуудал бол яхаа аргагүй ерөнхийлөгч Дональд Трампын тарифын асуудал байсан. Тэгвэл өнгөрсөн 7 хоногт Америк нэгдсэн улсын шүүхийн зүгээс энэ тарифыг бол хууль бус гэж үзсэн байгаа. Тэгэхээр мажига ер нь яагаад хууль бус гэж үзв? Үүний дараачаар ер нь яг юу болох юм шиг вэ? Тэгэхээр Америк нэгдсэн улсын дээд шүүх 6-3 харьцаатаагаар за ерөнхийлөгч Дональд Трампын олон улсын онцгой байдлын эдийн засгийн эрх мэдлийн тухай хуулийг ашиглан тогтоосон импортын татваруудыг үндсэн хуульд зөрчсөн гэж хүчингү олгосон байгаа. За гол үндэслэл нь бол татвар галийн хураамж тогтоох онцгой эрх мэдэл нь ерөнхийлөгчд биш харин хууль тогтоох байгууллага буюу Конгресст одоо хадгалагдаа гэж бол шүүхт өгнөн үздсэн байгаа. За гарч буй шууд үр дагавар нь юу вэ гэхээр Трампын засаг захиргаа өмнө нь цуглуулсан байсан 150-аас 175 тэрбум долларын татварыг импортлогчдод буцаан олгох тийм асуудал үүсэж байгаа. За мэдээж бас Трампын шийдвэрийг яаж зүгээр харж суух вэ? Шүүхийн шийдвэр гарсны дараа бол Трамп бууж өгөөгүй өөр хуулийн залтыг ашиглан шинэ татвар ногдуулахаар зарласан байгаа. За илүү тодруулах юм бол тэрээр 1974 оны худалдааны тухай хуулийн 122 дугаар заалтыг буюу за төлбөрийн тэнцлийн хүндрэлийг үед ашигладаг энэхүү заалтыг ашиглан дэлхийн бүх импортын бранд 15% татвар төр татвар ногдуулахаар болсон байгаа. За энэхүү татвар нь хуулийн дагуу бол дээд тал нь 150 хоног үргэлжлэх боломжтой. За үүнээс цааш сонгохын тулд бол Конгрессээс заавал зөвшөөрөл авах ёстой юм байлээ. За энэ шийдвэр нь ямар зорилготой вэ гэвэл шүүхийн шийдвэрээр өрсөн орлогын хоосон зайг нөхөх, за худалдааны түншүүдтэй шахалт үзүүлэх хөшүүргээ хадгалах юм зорилготой. За эдгээр үйл явдал мэдээж эдийн засагт нөлөө үзүүлнэ. За тухайлбал хөрөнгийн зах зээлд бол шүүхийн шийдвэрийн дараа татварын дарамт багаслаа гэж
үзэн за хувьцааны ханш төрүүлсэн боловч Трамп 15% шин татвар зарласнаар бол зах зээлд иргэн тогтворгүй байдал үүссэн байна. За инфляцийн талаас бол 15% татвар нь хэрэглээний барааны үнийг өсгөж, за Америк нэгдсэн улсын өрх бүр дунджаар 400 орчим долларын нэмэлт зардал үүсгэнэ гэж шинжээчид одоогоор тооцоолж байна. За мөн дэлхийд даяар худалдааны түншүүд шүүхийн шийдвэрийг таатаа хүлээн авсан чинээр тогтоосон одоо энэ 15% татварт бол хариу арга хэмжээ бол авах анхааруулж байгаа ийм нөхцөл байдалтай байна. Тэгэхээр хөрөнгийн зах зээлийн бас дараагийн анхаарал хандуулж байсан сэдэв бол Америк нэгдсэн улс болон Ираны асуудал байгаа. За Иран улс Америк нэгдсэн улстай цөмийн хилэлцээр түрэхийн тулд шаардлагатай бүх алхмыг хийхэд бэлэн байгаа гэж мэдгдсэний дараагаар газрын тосны анш $70 доошоо унаж 1.3% унаж өчигдрийн байдлаар бол хаагдлаа. Тэгэхээр энэхүү хилэлцээрийг бол Омон улс бол зуучилж байгаа. Тэгэхээр Омоны гадаад иргэн сайд Бадр Албусайдигийн хувьд бол өнгөрсөн ням гарагт мэдгдснээр за газрын тос экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК-ийн 3 дахь том үйлдвэрлэгч Иран болон Америк нэгдсэн улсын талууд энэ пүрэв гарагт Женевт цөмийн асуудлаар 3 дахь шатны хилэлцээрийг хийнэ гэж мэдгдсэний дараачаар бол зах зээл дээр ийм хөдөлгөөн үүслээ. Зарим Америк нэгдсэн улсаас Ираныг цөмийн хөтөлбөрөөс татгалзахыг шаардсан хэвээр байгаа. За харин Tehran-ы хувьд бол атомын зэвсэг бүтээхээр оролдохгүй байгаа гэдгийг бол удаа дараалан илэрхийлсээр байгаа. Тэгэхээр энэ ер нь хилэлцээр хэрхэн яаж өрнөх вэ гэдэг нь бол газрын тосны ханшинд бол нэлээдгүй нөлөөлөхөр нь. Зарим газрын тосны ханшинд нөлөөлдөг дараагийн том хүчин зүйл бол мэдээж яхаа аргагүй нийлүүлэлт байгаа. Тэгэхээр нийлүүлэлтийн тал дээр Венесуэл болон Вашингтоны хооронд байгуулагдсан нийлүүлэлтийн хилэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш нэлээдгүй бас шинжилэлтүүд гараад байна. За үүний дараачаар бол одоо Венесуэлийн газрын тосыг энэтхэг улс руу нийлүүлэх төлөвтэй байна. За харин Европын комисс Унгарын парламентын сонгуулиас 3 хоногийн дараа буюу 4-р сарын 15-нд Оросын газрын тосны импортыг бүр мөсөн хориглох хуулийн төслийг өргөн барихаар хилцэж байгаа гэдэг Reuters агентлаг мэдэгдээд байна. За газрын тостой холбоотой мэдээллүүд сүүлийн өдрүүдэд ийм боллоо. Тэгвэл товарын зах зээлийн хамгийн гол бүтээгдэхүүнүүдийн нэг болох алтны ханшны талаарх мэдээлэл юу болж байна? Тэгэхээр Азийн томоохон зах зээлүүд болох за Хятад, Вьетнам гэх мэт улсууд бол цагаан сарын баярын амралтай байсан бол арилжааны идэх болон хүрэх чадвартай шууд нөлөөлсөн байна. За ойролцоогоор 1.5 тэрбум хүн бол цагаан сарыг Азийн улс орнуудад тэмдэглэн өнгөрүүлдэг гэсэн тооцоо байдаг. За тэгэхээр энэ үеэр бол алтны ханшны хөдөлгөөн ямар байсан бэ гэхээр баярын өмнөхөн буюу 2-р сарын 17-нд за бидний мэдих одоо хил заншнаар битүүний өдөр за алтны спот үн 1.9% унаж за нэг унц нь $4,898 орчим болсон байна. За харин баярын өдрүүдэд буюу шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд бол $4,900-аас $5,000 хооронд хэлбэлцэж доктортой байсан байна. За шалтгаан нь бол хятадын зах зээл хаагдсан нь за эрэлтийг төр сааруулсан бол нөгөө талд долларын ханш чанга байсан бол алтны үнд бол одоо нөлөө үзүүлэхэд хүргэсэн. За одоогийн ханш бол спот үн 1 унц алтан $5,100-аас $170-аас $5,185 орчимд арилжаалагдаж байгаа юм. Тэгэхээр хөтөлбөрийн энэ хэсэг дөрвөлжлүүлээд Facebook компани түүхэн шүүх хурал эхэлсэн талаарх мэдээллийн талаар илүү дэлгэрэнгүй ярилцъя. Тэгэхээр энэ ер нь яагаад тийм чухал шүүх хурал вэ гэхээр ер нь сошиал медиа гигант компаниуд за сошиал медиа платформуд бага насны хүүхэд болон хэрэглэгчтэйгээ донтуулах механизм алгоритмыг ашиглаж магадгүй гэдэг тийм томоохон шүүх хурал өнгөрсөн 7 хоногт Америк нэгдсэн улсад эхэллээ. За энэ шүүх хурлын гол одоо хохирогч болох одоо зарга мэдүүлсэн Кагаме нэрээр бүртгэгдсэн нэгэн эмэгтэй байгаа. За түүний хувьд бол одоо бага наснаас ахуулаад за Google компани, YouTube, за Facebook, Snap гэх мэтчлэн сошиал медиа платформуудыг өргөнөөр ингээд олон жилийн туршид давтамжтайгаар ашиглаж эхэлснээс хойш сэтгэл санааны хохирлыг бол амссан гэдэг заргыг бол мэдүүлсэн байгаа. Сэтгэл санааны төгшүүртэй болсон, за мөн донтолж эхэлсэн гэх мэтчлэн тэ. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор бол одоо Америк нэгдсэн улсад нийтдээ 3,000 гаруй нэхэмжлэл бол гаргаад байгаа юм. За мөн мужийн ерөнхий прокурорууд болон 1200 гаруй улсын сургуулийн дүүргүүд бол одоо сурагчдынхаа нэрийн өмнөөс гомдол гаргаад байгаа. Одоо энэ Facebook болон эдгээр технологийн компаниудаас ирдэг санхүүжилтээс татгалзах талаар хүртэл мэдээлэлүүд яригдж байна л да. Тэгэхээр ер нь бол одоо энэ сошиал медиа гигант компаниуд өөрсдийнхөө хэрэглэгчдийг удаан хугацаанд одоо татахын тулд ийм алгоритмуудыг удаан хугацаанд ер нь ашигласан байж магадгүй гэдэг зүйлсүүд яригдж байна. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор бас улс орнууд өөрсдийнхөө шийдвэрүүдийг гаргаж эхлэдэг байгаа шүү дээ. За Австралийн жишгийг бол бид нар маш сайн мэдж байгаа. Тэгэхээр Австралийн жишгийг дагаад өөр хэд хэдэн улсууд бас
бага насны хүүхдэд сошиал медиа платформыг хориглох асуудлууд яригдж байгаа. Тэгэхээр энэ олон улсын жишг ер нь яг юу болж байна? За олон улсын жишгийг дуртахаас өмнө яг одоо нөхцөл байдлыг ямар байдалтай байгааг дуртах нь зүйтэй байх. За мэдээж бол засгийн газрууд, улс орны засгийн газрууд ийм одоо арга хэмжээ авч хэрэгжүүлэх болсон хамгийн номер 1 шалтгаан бол одоо сэтгцийн эрүүл мэнд, за захин орчинд үлдэгдэг дээрлэхэлт, за дэлгэцийн донтолтуулан хүүхдийг хохирооч болгож байгаа гэмт хэрэгтнүүдээс хамгаалах шаардлагатай гэж үзсэн учраас ер нь бол засгийн газрууд энэ арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлж байна. За тэгээд бас өөр нэгэн тоон судалгаа дурдахад дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн тоон мэдээлэлээс үзэхэд за өсвөр насныхны сошиал медиа донтолт дэлхийд даяар хэмжээнд нэмэгдэж ердөө 4 жилийн хугацаанд 7-11% болтлоо өссөн байх жишээтэй. За мөн судалгаагаар өсвөр насныхан өдөрт дунджаар 5 цагийг сошиал медиа ашиглахад зарцуулж байна. За мөн сошиал медиаг өдөрт 3 болон түүнээс дээш цагаар ашиглах нь сэтгэл төвшөлт болон сэтгэл готролд орох магадлалыг эсэгдэг болох нэг судалгаагаар одоо тогтоогдсон байна. Тэгэхээр саяны ярьсан одоо Facebook-ийн шүүх хуралтай холбоотой олон жишээнүүдийн одоо нэхэмжлүүдийн гол суурь шалтгаан нь бол энэ болж байгаа гэсэн үг шүү дээ. За мөн сошиал медиа донтолттой өсвөр насныхны амиа орлого талаар бодох эсвэл тийм үйл гарах магадлал энгийн хүүхдээс 2-3 дахин их байдаг гэсэн ийм судалгаа байд юм байна. За сая ганаг эзэнчлэн мэдээж Австрали улс бол за олон улсад жишийг тогтоож байгаа. За яг сошиал медиаг өсвөр насны хүүхдүүдэд за тэр тусмаа 16-аас доош насны хүүхдүүдэд хориглох тухай энэ асуудлыг бол хуулиар бол сая өнгөрсөн оны одоо 12 дугаар сарын 10-наас эхлэн одоо хэрэгжүүлж эхэлсэн байна. За Австрал бас тэгвэл яг бодит байдал ямар байсан бэ гэхээр 10 хүүхэд тутмын 7 нь ямар нэг байдлаар хор хөнөөлөлөө контентод өртсөн болохыг тогтоосон байгаа. За үүнд эмэгтэйчүүдийг үзээ ядах үзлийг сурталчилсан, хүчирхийлэл агуулсан контентуудаас гадна за хоолны туршил алдах хэмжээг амиа орлох үйлийг дэмжсэн агуулгууд бол багтсан байна. За мөн 7 хүүхэд тутмын нэг нь насанд хүрэгчсэл өөрсдөөс нь ах их хүүхдүүдээс бэлгийн мөлшлөгтөд уруу татах шинжтэй үйлдэлд өртөж байсан бол мэдээлсэн төдийгүй за талаас илүү хувь захин орчинд үйлдэлийг дээрлэхэлтийн хохирогч болж исэн гэдгийг бол хэлж одоо илэрхийлсэн байгаа. За үүн дээр үндэслэн бол Австрали улсад одоо нөхцөл байдал хурцсан байна гэж үзээд бол хоргийг авч хэрэгжүүлсэн байгаа. За хоргийн талаар маш товчхон дуртахад бол одоо хэрэг платформуд 16-аас доош насны хэрэглэгчдийг нэвтрүүлэх юм бол 49.5 сая Австрали доллар буюу 34.9 сая Америк доллар хүртэлх юм торгуултай байгаа. За тэгээд мэдээж бас энэ хорийг авч хэрэгжүүлснээс үр дүнгууд бол гарсан. За тухайлбал Австралийн засгийн газрын мэдээлснээр хориг хэрэгжихээс өмнө 8-аас 15 насны хүүхдүүдийн 86% нь сошиал медиа идэвхтэй ашиглаж байсан гэх тооцоо байдаг. За тэгвэл тус улсын интернет зохицуулах байгууллагын мэдээлснээр бол TikTok, Instagram, Snapchat, YouTube, X, Twitch, Reddit болон Threads зэрэг платформын хэмжээнд 16-аас доош насныхны эзэмшиж байсан 4.7 сая орчим хаягийг хаагаад байгаа юм байна. За мөн өнгөрсөн 1-р сарын байдлаар Meta компани гихтэл ойролцоогоор 550 мянган хаягийг хаасан байна. За үүнээс бол Instagram-аас 330 мянга, Facebook-ээс 173,500, за Threads-ээс бол 40 мянга орчим хаягийг тус хаасан байна. За Snapchat-ийн тухайд бол одоо барууны орнуудад илүү одоо өргөн ашиглагддаг ийм аппликейшн байгаа. За Snapchat-ийн тухайд бол 16-аас доош насны гэж үзэж байгаа Австрали дахь 415 мянган одоо гаруй хаягийг төгжиж идэвхгүй болгосон байна. За энэхүү санаачлагад бол нэгдэж байгаа улсууд бол Испани, Франц, за Герман, Их Британи, Дани, Малайз, Словен, Грек гэсэн улсууд бол одоогоор албан ёсоор хуулиа батлаагүй байгаа ч гэсэн энэхүү одоо хуулийн төслийг өргөн бариад ер нь бол одоо үүнийг хуулийн хүрээнд хориглохын зүйтэй юм а гэсэн санаачлагыг илүүтэй дэмжин юм ажиллаж байгаа юм байна. За энэхүү шүүх хурлын хувьд бол одоо TikTok болон Snap компаниуд одоо нэхэмжлэгч гаргагчдаа нууц гэрээ байгуулж тохиролцсон учраас одоо шүүх хурал дээр бол дуудагдаагүй байгаа. Харин Google болон Facebook компани төлөөллүүд Марк Зукерберг өөрөө оролцож байгаа гэдэг нь мэдээж олон улсын хэвлэлүүд болон дэлхийн нийтийн анхаарлыг бол нэлээдгүй татж байна л да. Тэгэхээр ер нь яг энэ шүүх хурлын дараачаар сошиал медиа платформуудын олон жилийн туршид яригдж байгаа үнэхээр хэрэглэгчид болон бага насны хүүхдүүдийг донтуулах алгоритм механизм ашиглагддаггүй үгүй юу гэдэг тодорхой мэдээллүүд бол гарах болов гэдэгт бол итгэж байна. Харин манай Монгол улсын хувьд бол одоогийн байдлаар ижил төрлийн одоо Австрали болон бусад Европын орнуудтай адилхан хоргийг бол авч хэрэгжүүлээгүй байгаа эдэж 16-аас доош насны хүүхдүүдийн сошиал медиаг хязгаарлах талаар судалж байгаа гэж салбарын сайд болох Батшугар бол мэдээлсэн байгаа. Зарим нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс 2025 онд танилцуулсан хүүхэд эцэг эх бүхий за 5477 оролцогчийг хамруулсан судалгаагаар за өсвөр насны хүүхдүүдийн талаас илүү хувь нь өдөрт 4 цагаас дээш
одоо цагийг бол сошиал медиа платформ дээр зарцуулдаг гэдэг судалгаа байна. За үүнээс гадна одоо 9-12 насны хүүхдүүдийн ойролцоогоор 3.1, за харин 13-аас 17 насны хүүхдүүдийн 51.3 за доромжлол зарим тохиолдолд цахим дээргэлтийн улмаас бол бэлгийн дарамтад өртөж байгаа гэдгийг бол судалгаагаар тогтоосон байна л да. За судалгаанд оролцсон хүүхдүүдийн 90% нь Facebook ашиглах насны шаардлага хангаагүй идэж тогтмол ашигладаг гэж хариулсан байна. Тэгэхээр Facebook-ийн хувьд одоо 13-аас доош насны хүүхдүүд бол 20 шүү дээ, тий. Гэхдээ одоо энэ Facebook болон томоохон технологийн компаниудын тайлбарлаж байгаа тайлбар нь болгоё. Бид нар бага насны хүүхдүүдийг тодорхойлох технологийн шийдлээ одоолтол олоогүй байна гэдэг тайлбарыг өгч байгаа. Нөгөө талаас донтуулах дээр бол одоо Facebook компани хэвлэл мэдээллийн төлөөлөгч болохоор бид нар хэрэглэгч нарыг донтуулах биш, хэрэглэгч нарт илүү сайн бүтээгдэхүүн санал болгох механизмыг хөгжүүлж байгаа. Хэрвээ бидний одоо бүтээгдэхүүн муу байсан бол урт хугацаанд хэрэглэгч нар ашиглахаа болчихно гэдэг ийм тайлбаруудыг өгч байна л да. Тэгэхээр эцэгчүүд болон одоо насан турш хүмүүсийн бага насны хүүхдийн одоо сошиал медиа хэрэглээг улсаараа ингэж хязгаарлаж чадахгүй байгаа ч гэсэн одоо хянах хэд хэдэн механизм байгаа тийм. Тэгэхээр тэн дээр бас хяналтаа хэрэгжүүлэх нь бас зөв болов гэж бодож байна. Тэгэхээр дараагийн мэдээлэл рүүгээ шилжчихье. Тэгээд дараагийн мэдээлэл бол химэл оюунтай холбоотой. Тэгэхээр амралтын өдрүүдээр энэтхэг улсад бол India AI Summit гэдэг арга хэмжээ болсон байгаа. Тэгэхээр энэ арга хэмжээнд дээр бол томоохон технологийн компаниуд за мөн энэтхэг улсын ерөнхий сайд модын өөрийн бэр оролцсон байгаа. Тэгэхээр энэ арга хэмжээнд дээр Америкийн нэгдсэн улсад төвтэй томоохон технологийн компаниуд өөрсдийнхөө дэд бүтцийн зардлуудыг энэтхэг улсад хөрөнгө оруулалт хийхэд мэдэгдсэн бол за үүнээс гадна энэтхэг улс өөрсдийнхөө бас химэл оюуны томоохон амбица зарлаж ер нь бол одоо бүгд найрамдахтад ард улс Америкийн нэгдсэн улсын араас томоохон араас орох одоо томоохон химэл оюуны төв болно гэдгийг бол ил болголоо л доо. Тэгэхээр эдгээрээс гадна OpenAI компани гүйцэтгэх захирал сайн байлтмын нэгэн илтгэл бол нэлээдгүй анхаарал татлаа. Энэ нь юу вэ гэхээр сүүлийн жилүүдэд асар ихээр яригдж байгаа цэвэр эрчим хүчний асуудал, химэл оюуны хэрэглээтэй холбоотой асуудлууд байгаа тийм. Химэл оюуны хэрэглээ эрчим хүч цэвэр эрчим хүч уучлаарай үзэгчдээ эрчим хүчний зарцуулалтаас болж за цэвэр усны хомсдол үүсгэж магадгүй гэдэг асуудлууд нэхэр сөхөгдөж яригдах болсон. Тэгэхээр сайн байлтмын энэ дээр нэг сонирхолтой нэг илтгэлийг ярьсан байна тийм. Энд бол яг зөвхөн тайлбарыг өгсөн байгаа. За ер нь бол энэ AI Summit-д бол OpenAI, Anthropic, Nvidia, Microsoft, Google, Cloudflare гэсэн бид бүгдийн сайн мэдэх бүхэл технологийн томоохон компаниуд бол оролцсон байгаа. За тэгээд сая ганагийн хэлсэнчлэн маш олон чухал сэдв одоо шийдвэрийн талаар яригдсан. Сайн малтны одоо ил талаас онцлох нэг одоо анхаарал татгуулс нэг санаа байсан. За тодруулах юм бол OpenAI-ийн гүйцэтгэх захирал сайн малтны химэл оюун за тэр дундаа өөрсдийн одоо гаргасан ChatGPT за асар их ус болон эрчим хүч зарцуулдаг гişүмжлийн эсрэг байр суурийг бол илэрхийлсэн байна. За тэрээр ChatGPT-ийн одоо эсрэг тавьсан нэг асуултууд буюу 17 одоо галлон ус зарцуулдаг гэх мэт мэдээллүүдийг ор үндэслэхүй худал гэж одоо мэдэгдсэн байгаа. Гэхдээ хүн оюуны чадамжтай болохын тулд одоо ойролцоогоор 20 жилийн турш одоо хоол идэж энерги зарцуулдаг бол за AI-ийн түүнээс хамаагүй бага зардлаар үр дүн гаргаж байна гэдэг одоо иймэрхүү одоо сонирхолтой харьцуултыг хийж бол хариулсан байгаа. За мөн AI ирээдүйн одоо хэрэгцээг хангахын тулд нар салхи болон цөмийн эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх зайлшгүй шаардлагатайг бас онцолсон байна. За мөн сониноос бас энэтхэгт улсад 7 хоног бүр ChatGPT-ийг идэвхтэй ашиглаж байгаа хэрэглэгчдийн тоо бол 100 саяд бол хүрээд байгаа юм байлээ. Энэ бол Америкийн нэгдсэн улсын дараа буюу дэлхийд одоо 2 дугаарт бичигдэх ийм том үзүүлэлт болсон байлээ. За үүний зэрэгцээ бас нэг одоо онцлог үйл явдал нь юу байсан бэ гэхээр уулзалтын төгсгөлд 88 улс болон олон улсын байгууллагууд нэгдэж AI-ыг хүн төрөлхтний сайн сайхны төлөө хариуцлагатай ашиглах тухай тунхаглалт бас гарын үсэг зурсан байгаа. Энэ бол ялтчгүй одоо онцлог үйл явдал байгаа. За энэ нь бол дараах одоо маш товчхон дурсгал дараах үндсэн одоо 7 чиглэл буюу одоо 7 чакрад суурилсан байгаа. За нэгдүгürt бол AI-ийн дэд бүтцийг хүн бүрт хүртээмжтэй болгох, за AI-ыг ашиглан нийгмийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, за хариуцлагатай ёс зүйтэй AI системийг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний салбарт AI-ыг нэвтрүүлэх, за боловсрол эрүүл мэндийн салбарт тэгш хүртээмжийг бий болгох, за ажиллах хүчийг шинэ ур чадвар сургах, за AI-ийн байгаль орчинд үзүүлэх нөлөөг бууруулах гэх мэтчлэн ер нь цаашид хүн төрөлхтөн AI гих зүйлтэй яаж хоршин хослон ажиллах вэ? Яаж энтэй ингээд одоо хамт оршин тогтнох вэ гэдэг тал руу илүү хандсан юм шиг миний хувьд бол санагдсан. Тэгэхээр яг энэ химэл оюуны өрсөлдөөн гэх зүйл улс орнуудынх нь хувьд ингээд аваад үзвэл зөвхөн бүгд найрамдахтад ард улс Америкийн нэгдсэн улс хоёр яригддаг байсан бол за сүүлийн жилүүдэд бол Япон, бүгд найрамдах Солонгос улс, энэтхэг улс бас орж ирж байна. Тэгэхээр
цаашлаад ер нь улс орнууд өөрсдийнхөө хэмэл оюуны стратеги болон дэд бүтцүүдтэй ийм ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтуудыг бол нэмэгдүүлэх хандлагатай байна. За үүнээс гадна одоо сошиал медиа платформ дээр энэ саммит дээр болсон нэгэн сонирхолтой үйл явдал бол олон нийтийн анхаарлыг татсан байгаа. За энэ нь бол дөнгөж сая бичлэгэн дээр харагдсан OpenAI компани гүйцэтгэх захирал Sam Altman болон Anthropic-ийн гүйцэтгэх захирал Dario Amodei хоёр одоо тайзан дээр гар бариагүй одоо байсан тийм арга хэмжээ бол тийм үйл явдал бол мэдээж маш олон хүмүүсийн анхаарлыг татлаа л да. Энэ яг юу болоод өнгөрсөн бэ гэхээр за тайзан дээр бүх илтгэгчнэр нэгнэд зогсоод за ерөнхий сайд Моди бүгдээр одоо ив нэгдэлтэйгээр ингээ гараа өргөд дэш ингээ гэсэн чинь тэр хоёр болохоор яг ингээ хажуудаа зогсож байгаа. Сайн Altman Dario Amodei хоёр нэг нэгнийхээ гарнаас бол бариагүй. Тэгэхээр энэ нь бол одоо юг илэрхийлж байгаа вэ гэхээр энэ хоёр компани өрсөлдөөнийг л илэрхийлж л да. Яг энэ саммит арга хэмжээ өөрөө болохоор одоо Super Bowl-ийн араас боллоо. Тэгэхээр Super Bowl дээр Anthropic стартап одоо OpenAI эсрэг ямар рекламуудыг зар сурталчилгаануудыг явууллаа те явж ирсэн те. Эдгээрээс гадна 2 жилийн өмнө OpenAI компани салбарын гол дүр байсан бол одоо Anthropic стартап яг салбарын гол дүр болоод эхэлчлээ. Бид нар маш олон удаа ярьж байгаа Anthropic-ийн танилцуулсан шинэ бүтээгдэхүүн одоо томоохон компаниудын нэг чөлөөний аншинд одоо сөргөөр нөлөөлж шүү дээ. За эсвэргээрээ OpenAI компани бол одоо салбарын гол ид шийдтэй компани байсан бол одоо энийг баг багаар алдаж эхэлж байна. Технологийн өрсөлдөөнд ялагдаж эхэлж байна. Тэгэхээр энэ хоёр компани одоо гүйцэтгэх захирлын нэг юм сонирхолтой үйл явдал бас тайзан дээр болоод өнгөрсөн байна. За эдгээрээс гадна яг бодит хөрөнгө оруулалтын тоонуудын хувьд ямар хөө тоонууд вэ? За тэгэхээр энэтхэг бол хиймэл оюуны за салбар зөвхөн хэрэглэгч биш харин үйлдвэрлэгч за тооцоолон бодох хүчин чадлын занилаа болох юм амбицтай төлөвлөгөөгөө танилцуулсан байгаа. За үүний хүрээнд бол 2028 он гэхэд AI-ийн дэд бүтц за дата төгөөдөд 200 тэрбум гаруй доллар татан төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. За одоогийн амлалтууд бол үүний одоо 70 орчим тэрбум долларыг Америкийн нэгдсэн улсын технологийн одоо томоохон компаниуд болох Google, Microsoft, Amazon гэх зэрэг компаниуд одоо аль хэдийн энэ хэмжээний хөрөнгө оруулалт хийхээ бол амлаад байгаа. За тухайлбал одоо Amazon гэхдээ 2030 он гэхэд 35 тэрбум доллар хөрөнгө оруулах мэдэгдсэн байна. За дэд бүтцээс гадна мөн Deep Tech стартапууд болон AI хэрэглээний програмуудад 17 тэрбум долларын шинэ хөрөнгө одоо оруулалт орж ирнэ гэж бас тооцоолсон байна. За мэдээж бас энэ үйл явдлыг засгийн газрын зүгээс бол дэмжиж ажиллагаа бас мэдэгдсэн байгаа. За тухайлбал эндхийн дата төвүүдийг ашиглан дэлхийд даяар үйл үйлчилгээ одоо клауд үйлчилгээг үзүүлж байгаа одоо гадаадын компаниудад 2047 он хүртэл татварын чөлөөлөлт одоо олгоно гэсэн байна. За мөн Deep Tech буюу өндөр технологийн стартапуудад зориулсан тата орчныг 20 жилийн хугацаатаагаар одоо баталгаажуулж ийн буюу одоо ямар ч байдлаар дэмжиж ажиллана гэдэг ийм одоо тата нөхцөлийг тавьсан байна. За мөн за India AI Mission-ийн хүрээнд бол одоо байгаа 38 мянган одоо график карт дээр нэмээд ойрын хугацаанд 20 мянган нэг чипүү суйрлуулан тооцоолон бодох хүчин чадлаа нэмэгдүүлэх юм одоо төлөвлөгөөтэй байгааг бол засгийн газраас мэдгдсэн байна. За яг ямар одоо хувийн компаниуд, технологийн компаниуд энэтэйг улсад хиймэл оюуныг нь одоо илүү хөгжүүлэхэд хөрөнгө оруулах вэ гэвэл за хамгийн ихнийх нь бол Reliance Industries, за Mukesh Ambani одоо энтхийн AI дэд бүтцийг өргөдөхөд 7 жилийн хугацаанд 110 тэрбум доллар одоо хөрөнгө оруулахаар зарласан байгаа. За мөн Google-ийн зүгээс бол энэ этгээхт 15 тэрбум долларын дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийхээ баттган хэлж за төрийн албан агчдыг AI-д сургах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтрах шин төслүүдэд танилцуулсан байгаа. За энэ үеэр бас Google-ийн нэг одоо дэд ерөнхийлөгчийн хэлсэн санаа нь болохоор сүүлийн үед одоо AI стартап компаниуд ийм шинэ юм сэдгийнхаа хажуугаар илүү байгаль орчинд аюултай уур амьсгалын өөрчлөлтөд одоо хувь нэмэр оруулах үс одоо тэр чиглэл рүү илүү одоо чиглэсэн бүтээгдэхүүнчлэгээ гаргавал илүү үр дүнтэй шүү гэдэг нэг тийм санаа хэлсэн байсныг бас дуртахын зүйтэй байх. За Nvidia-гийн хувьд бол энтхийн мөн India AI Mission-тэй хамтран чипүүгийн тоог нэмэгдүүлж энэтхэг зориулсан одоо хэлний загваруудыг хөгжүүлэх AI Factory байгуулахаар болсон байгаа. За мөн OpenAI болон TCS-ийн хувьд бол энэтхэгт 100 мегаваттын одоо хүчин чадалтай AI тооцоололын дэд бүтц барих хамтын ажиллагаа эхлүүлсэн гэсэн ийм одоо мэдээлэлүүд байна. Тэгэхээр ийхүү энэтхэг улс өөрсдийнхөө хэмэл оюуны амбицаа ил болголоо. Тэгэхээр энэтхэг улсын хувьд бол томоохон хөрөнгө оруулалтыг дэд бүтцтэй хийхээр бол албан ёсоор зарлаж байна. За үргэлжлүүлээ та бүхэнд цагаан сарын өдрүүдэд Америк нэгдсэн улсын хөрөнгийн зах зээлд нөлөөлөх үз макро эдийн засгийн үзүүлэлтүүд танилцуулагдсан талаарх мэдээллийг номер эрдэнэ тайлбарлал өргөх болно.
Ажлын ихэнх хөтөлбөр макро эдийн засгийн хэсгээр та бүхэнд хүрч байна. Тэгэхээр цагаан сарын үеэр бас тодорхой хэмжээний чухал тоо мэдээллүүд одоо гарсан талаар Ганат хоёр ярилцсана. Тэгэлгүй яг тэгэхээр яг цагаан сарын өдрүүдээр Америк нэгдсэн улсын хөрөнгөний зах зээлд нөлөө үзүүлдэг нэлээд том үзүүлэлтүүд бол танилцуулагдсан байгаа. Тэгээ жилийн эцсийн дүнгууд бас гарлаа. Тэгэхээр ер нь яг юу болоод өнгөрсөн бэ гэдэг талаар илүү дэлгэрэнгүй ярилцуулна. За хамгийн эхлээд non-farm payroll буюу ажлын байрны мэдээлэл гарсан байгаа. За мөн одоо хэрэглээний үнийн индекс буюу CPI мэдээлэл гарсан, GDP буюу дотоодын нийт бүтээгдэхүүний үнийн мэдээлэл, за мөн худалдааны тэнцэлтэй холбоотой мэдээллүүд гарсан байгаа. За ингэснээр ер нь 2025 онд бас хөрөнгөний зах зээл, худалдаа, дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ажлын байр ер нь ямар хуу байсан бэ гэдэг мэдээллүүд бол одоо бүгдээрээ цогцоороо одоо бүрэлдэж бий боллоо гэж хэлж байна. Яагаад энэ чухал вэ гэхээр 11-р сар болон 10-р сарын үеэр Америк нэгдсэн улсын засгийн газар shutdown буюу төр зогссон тоогоо холбоотойр бол хөрөнгөний зах зээл дээр бол 1 сарын одоо мэдээллүүд бол дутуу байсан. Тэгэхээр энэ 1 сарын мэдээллүүд нэгтгэгдээд ер нь одоо жилийн дүнгууд ямар хуу гарах байдалтай ямар хуу гарч байгаа вэ гэдэг нь бол хамгийн өндөр хүлээлтийг бол өмнөхүүдээс илүү хүлээлгээд байсан гэж хэлэхэд болно. Тэгэхээр эхлээд non-farm payroll-ын талаар илүү дэлгэрэнгүй ярилцъя л да тий. Тэгэхээр non-farm payroll-ийн хувьд одоо Fed буюу Америк нэгдсэн улсын төв банкны зүгээс энэ мэдээллийг харж одоо өөрсдийнхөө шийдвэрийг гаргахад хамгийн ихээр нөлөөлдөг энэ удаад одоо ямар хуу гарав? Яг үнэхээр яг non-farm payroll гэдэг нь бол ерөнхийдөө одоо хувийн секторт шинээр бий ус одоо ажлын одоо тоо гэж ойлгож болно. Тэгэхээр ер нь бол нэг 66 мянга орчим байх болов гэж хүлээжсэн бол энэ 130 мянгатаа гарч бүр ерөнхийдөө бараг 2 дахин өндөр гарлаа. Тэгэхээр энэ тоо мэдээллээс одоо улбаалаад бол Федээс бас яг өөрсдийнхөө одоо үндсэндээ тэр бодлогын хүүгийн шийдвэрийг одоо буулгах уу эсвэл өсгөх үү гэдэгт бол хамгийн том нөлөөлдөг энэ мэдээллүүдийн нэг. Тэгэхээр Федийн одоо board member одоо Кристофер Воллерийн одоо өгсөн ярилцлагаас бас нэлийн иш татаж одоо ярилцмаар санагдаж байна л да. Ягаад тэгэхээр Кристофер Воллер бол одоо өмнөх яг энэ одоо Федийн FOMC гэж хэлдэг тийм яг бодлогын хүүгийн шийдвэрийг танилцуулдаг тэрхүү хуралдаанаар бол 1-р сард одоо хүүг бол буулгах хэрэгтэй гэжсэн хүмүүсийн нэг. Гэтэл одоо бол Кристофер Воллер сая юу гэж хэлж байгаа нөхөр за ингээд 1-р сард харсан чинь ажлын байр бол шинээр маш ихээр нэмэгдэж байгаа юм байна. Эдийн засаг бол сайн байгаа гэдэг нөхцөлийг бол ерөнхийдөө харуулчлаа. Тийм учраас бид нар нөгөө яарч одоо бодлогын хүүг буулгаж инфляцийг өсгөх тэр одоо өдөөх хүчин зүйлийг бол хийх шаардлагагүй маа гэдгийг бол яриад эхэллээ. Тэгэхээр ер нь бол энэ нөхцөлийг харахаар юу гэж одоо дүгнж болох юм гэхээр Кристофер Воллерийн яг өөрийнх нь хүлээжсэн тэр хүлээлтээс ямар ч гэсэн ажлын байр даваад гараад ирчихсэн болохоор бид нар яарч одоо тэр эдийн засгийг ерөнхийдөө тэлэх тэр бодлого руу бол шилжих нь буруу юм а гэдэг асуудлыг яриад эхэлж байна. Тэгэхээр 3-р сарын 6-ны өдөр дараагийн яг энэ одоо шинэ ажлын байрны тоо гарна. Тэгээд үүний дараа бол 17-нд нь санагдаж байна. FOMC яг хурлаар бол interest rate decision буюу бодлогын хүүгийн шийдвэрийг танилцуулна. Тэгэхээр энэ 6-ны тоо баримтыг харъя. Хэрвээ энэ бол өндөр байх юм бол ер нь бол цаашдаа бас бодлогын хүүг буулгах нь бол одоо яг энэ холбооны нөөцийн сангаас бол хитрхи яарсан асуудал болно. Тийм учраас буулгахгүй байх боломжтой гэдэг одоо энэхүү санааг хэлчихэж байгаа юм л да. Тэгэхээр одоо ер нь бол хөрөнгөний зах зээл дээр ямар байдал үүсэж байгаа юм гэхээр ерөнхийдөө бол бас тоо үзүүлэлтүүд сайн гарч ийн ялангуяа ажлын байрны хувьд бол боломжийн байгаа мэн. Тэгэхээр яарч бол буулгах шаардлагагүй гэдэг нөхцөл үүсэж байгаа. Тэгэхээр хүмүүс ерөнхийдөө ашиг аваад гарах одоо буюу эдийн засгийг илүү тэлэх бодлого руу орхоо болж гинэ гэж бол үзэх гээд байна л. Тэгэхээр энэ бол одоо ерөнхийдөө бас Америк нэгдсэн улсын хөрөнгөний зах зээлүүд дээр бол бас жоохон урт хугацааны бас нэлээд саарлтыг өгөх болов гэд ийм нөхцөлийг бол харж байгаа байна. За тэгэхээр Федийн дараагийн шийдвэрт бас нөлөөлөх өөр чухал үзүүлэлт болох инфляцийн талаар илүү дэлгэрэнгүй ярилццгаая. Тэгэхээр инфляцийн хувьд бол одоо 2.4% гарсан байгаа. За хүлээлтийн хувьд бол 2.5 байлаа. Тэр энэ нь яагаад чухал вэ гэхээр за 2022 оны 6 дугаар сард Америк нэгдсэн улсын инфляц за сүүлийн жилүүдийн хамгийн өндөр үзүүлэлт буюу 9.1% дээр очсон байна. За үүнээс хойш одоо төв банкны одоо мөнгөний бодлогын хүүгээ бууруулж за инфляцийг одоо барих бодлого бол эхэлсэн байгаа. Тэгэхээр төв банкны зорилт бол мэдээж 2% дээр одоо нэлээд өгсөн үзүүлэлт буюу 2.4 дээр ирчлээ. Энэ ер нь хэрхэн яаж нөлөөлөх вэ? Энэ ер нь яг юу илэрхийлж байна? Тэгэхээр инфляцийн мэдээлж гисэн түрүүний бидний хэлдгээр илүү бас намжсан байгааг одоо харж болохоор. За ер нь бол өмнөх сарынх бол 2.7% байсан. За энэ сар ерөнхийдөө буурж орж ирнэ гэдгийг бол харж хүлээжсэн боловч тэрнээс нь хүчтэйгээр буурсан гэдэг
одоо санаа гэсэн үг. Тэгээ 2.5% инфляцийн мэдээлэл CPI байх байсан бол 2.4% гарч байгаа. Тэгэхээр 2.4% гарч байгаа гэдэг нь маш хурдтайгаар инфляц бас буураад байгаа нь бол нөгөө зорилтод 2% рүү бол одоо хамгийн дөхөж очиж байгаа ийм нөхцөл болж байна. За түрүүн ганаас яг хэлж байна 22 оны 6 дугаар сараас хойшоо энэ одоо бууралтыг одоо хийхийн тулд маш их хэмжээний хүчтэй бас одоо хавкиш гэж хэлдэг, илүү агрессив гэж хэлдэг, одоо хатуу бодлого руу илүү шилжиж ингэж явж исэн нь бол одоо ажиллаж байгаа үр дүн юм а гэж өөрсдөө тайлбарлаж байна л да. Тэгэхээр түрүүний бас Кристофер Воллерын нөгөө бид нар яарахгүй гэдэг байгаа санаа чи яг энэ юм. Үндсэн зорж исэн 2% очиж байгаа, ортож байгаа. За мөн ажилгүйдлийн түвшин буураад за шинээр ажлын байрнууд бас бий болж байгаа учраас тэр нөгөө interest rate буюу бодлогын хүүг бид нар яарч одоо хөдлөх нь бол буруу юм а. Энийг нь аль болох удаан хугацаанд одоо сармагжуулж ингэж барих нь балансыг олох нь хамгийн чухал гэж тайлбарлаж байна л да. Тийм учраас нөгөө хөрөнгөний зах зээл бас ялтчгүй бас уналт орох боломжийн одоо нэг одоо хөшүүрэг нь бол магадгүй инфляцийн хүү мэдээлэл болчих боломжтой л ийм нөхцөл харагдаж байна л да. Тэгэхээр 3 дугаар сард ямар ч гэсэн бодлогын хүүг бууруулахгүй юм бол тэрний дараагийн одоо 5 дугаар сарх гэж хүлээн гэсэн үг. Тэгэхээр тэр хооронд бол асар их хугацаа байна. Ерөнхийдөө 3-аас 4 сарын хугацаа байгаа гэж ойлгож байна. Тийм учраас тэр хугацаанд бол хөрөнгөний зах зээл өөрөө бас эрсдэлд орчих боломж үүсгэл юм аа л да. За тэгэхээр үргэлжлүүлээ дотоодын нийт бүтээгдэхүүний талаар ярилццгаа. Тэгэхээр дотоодын нийт бүтээгдэхүүн Америк нэгдсэн улсын хувьд 4-р улирал дээр 1.4% буюу одоо SARS үзүүлэлтээ гарлаа л да. 3-р улирал дээр бол 3.4 гарсан байна. За өмнөх үеийн оны мөн үетэйгээ харьцуулахад бас буурсан үзүүлэлтүүд гарсан байгаа. За жилийн дүнгээр Америк нэгдсэн улсын эдийн засаг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн 2.2% өссөн байна шүү. За энэ нь бол одоо мэдээж энэтхэг бүгд найрамдах хятад ард улсуудтай харьцуулахад бол харьцангуй бага үзүүлэлт харагдаж байна л да. Энэ ер нь эдийн засагт юуг илэрхийлж байна? Ер нь ягаад дотоодын нийт бүтээгдэхүүн ингээ буцаад саарад эхэлж байна? Тэглээ 2025 оныг ерөнхийдөө Америк нэгдсэн улсын хувьд яг эдийн засгийн төлөлт дээр маш хурдтай байх болов гэж ерөнхийдөө тэр чигтээ хүлээжсэн. За дэлхий дээр бол олон шинжээчд бас яг энэ талаар өөрсдийнхөө бас санаануудыг илэрхийлжсэн. Яагаад тэгэхээр 3 дугаар улиралд 3.4% буюу Q3 дээр маш өндөр хүчтэй өсөлтийг бол харуулж чадсан. За гисэн эдийн улсын яг 4 дугаар улирлын нөхцөлийг харах юм бол 1.4% буюу ерөнхийдөө хүлээжсэн хүлээлт нь за 2.5-аас 3% байсан бол энэ бүр 1.4 болтлоо бол агс удаашрсан гэсэн үг. Тэгэхээр ингээд жилийнхэн нөхцөлийг бол 2.2 руу буюу өнгөрсөн жилийнхаас 0.6%-аар ерөнхийдөө удаашруулж байгаа ийм нөхцөлийг харуулж байна л да. Тэгэхээр энэ дээр бол ер нь бол Америк нэгдсэн улс өөрсдөө тайлбар өгсөн. За цагаан орноос юу гэж тайлбарлаж байгаа юм. Тэгэхээр ерөнхийдөө шатдаунтай холбоотойгоор 4-р улирлын энэ хүү тоон мэдээлүүд маш муу гарлаа, сөрөг гарлаа. Тийм учраас бидний эдийн засаг бол сайн хүчтэй хурдтай байгаа хэвээрээ. Гэхдээ засгийн газрын хүү одоо зогсолтын улмаас бол ерөнхийдөө бид нар 4-р улирал дээр нэлээд бас алдагдaltaй болсон. За тэр нь бол хамгийн том нөлөөлөл боллоо гэж тайлбарлаж байгаа. За энийг бид нар ер нь яг зүгээр юу гэж харах юм гэхээр 1-р улирал бол ерөнхийдөө жилүүдийн ихний улирлууд бол ерөнхийдөө хасгатай байх тохиолдол байдаг. За 2025 оных дээр бол 0.6% хасгатай гарсан. За тэрийг бол одоо хэвийн гэж үзэж байгаа. За 2-3 дугаар улиралд маш хүчтэй өсөж ирсэн учраас энийг бол одоо эдийн засгийн сэргэлт бол асар хурдтай байгаа юм. Түрүү жилийнхээс хурдан байх боломж үүслэе гэж харж исэн боловч 4 дээрээ ерөнхийдөө унчиж байгаа ийм нөхцөл байна л да. Тэгэхээр 2026 оны бас эхний улирал дээр бол одоо ерөнхийдөө хасгатай гарах магадлал асар өндөр болж байна гэсэн үг. Энэ өөрөө ямар нөхцөлийг бүрдүүлж байгаа юм гэхээр за яг эдийн засгийн хувьд бол тогтвортойгоор хурдтай өсөж исэн бол энэ нь удаашраад саарж байгаа гэдгийг бол одоо баталсан нөхцөл болчихж байна. За ингээд ерөнхийдөө эдийн засгийн одоо тоон мэдээллүүдийг 2 жил дарааллаад эсвэл 2 улирал дарааллаад одоо хасгатай гардаг ч юм уу нэмэгтэй гарах юм бол өсөлттэй байна. Эсвэл одоо бууралттай байна гэж одоо тайлбарладаг. Тэгэхээр дараагийн одоо 2026 оны 1-р улирал дээр энэ хасгатай гарах боломж асар өндөр учраас ерөнхийдөө 2 улирал дарааллаад бууралттай байгаа буюу за дотоодын нийт бүтээгдэхүүн бол агшиж байгаа гэдгийг бол одоо ирэх одоо 1-р улирлын тайлангийн араас ярьж эхэлнэ л дээ. Тийм болохоор ер нь бол энэ бас яг нөгөө түрүүний бид нар ярьдаг хөрөнгөний зах зээл дээр бас дараагийн нэгэн айцыг бас бүтээж байгаа ийм л зүйл болчлоо. Тэгэхээр ер нь бол Америкийн нэгдсэн улс ингээд харах юм бол яг энэ гол одоо сүүлийн бууралтууд юутай холбоотой байна гэдгээ бас тайлбарлсан байна. За үүн дээр бол хэрэглээ буурсан, хэрэглэгчдийн хэрэглээ буурсан гэж байна. За экспортын ерөнхийдөө орлого бол багасаж
хүлээгдсэн орлогоос бол хамаагүй харьцангуй буурсан. За засгийн газрын зардлыг бол ерөнхийдөө бууруулсан. Зэргээс улбалаад бол яг энэ эдийн засгийн буюу 4-р удирдлагын нөхцөл байдал бол ийм хасагтай гарлаа гэсэн тайлбар байна. Тэгэхээр мэдээж энэ бол хөрөнгөний зах зээлд бол нөлөөлөх мэдээлэл, нөлөөлөхдөө урт хугацаанд яг ингэж одоо дарамт болж болохоор ийм одоо томоохон мэдээлэл гарсан гэж болж байна. Экспортын орлого буурсан гэж байна. Тэгэхээр ер нь худалдааны тэнцэлтэй холбоотойгоор одоо Америк нэгдсэн улсын экспорт 3.4 их найд доллар гарсан байгаа. За арай импорт нь 4.3 их найд доллар буюу 2025 онд худалдааны тэнцэл хасах 900 тэрбум доллар гарсан байна л да. За ер нь бол Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп ажлаа авсан даруйдаал за сонгуулийн кампанид ажиллахаа үеэр л гол аргумент болгож дэвшүүлж ирсэн санаануудын нэг нь ерөөсөө л одоо энэ худалдааны тэнцлийн асуудал байсан шүү дээ. Тарифын асуудал ч гэсэн үүнтэй холбоотойгоор зөвхөгдөж гарч ирсэн гэдгийг бол шинжээчид тайлбарлаж байгаа. Тэгэхээр худалдааны тэнцэл ер нь хасахтаа гарна гэдэг нь тарифаас нөлөөлч үү эсвэл өөр ямар нэгэн бас суур шалтгаанууд байв уу? За тий яг түрүүний хэлдгээр Дональд Трампын үндсэн гол барьжсан зарчим юу юм гэхээр тарифыг нэмэгдүүлж байгаа нь бид нар бол худалдааны тэнцэл буюу экспорт импортын ерөнхийдөө ялгуур одоо тий зөрөөг бол бид нар нэмэгдээ болгох үндсэн гол зарчмаа болгоно. Тэгжиж манай улс бол цаашдаа өөрсдөө ашигтай ажиллах боломжтой байна. Тэгэхгүй бол жил болгон ийм их өндөр хэмжээний алдагдaltaа гараад ах нь маш одоо эдийн засагт хүндрэлтэй байна гэдэг тариф гэдэг юм гаргаж тавьсан. За ингээд тариф бол ерөнхийдөө 2025 он жонгоо ерөнхийдөө яригдсан. За ингээд 4-р сараас бол яг одоо тоонууд нь гарснаар бол хөрөнгөний зах зээл дээр ч гэсэн бас томоохон уналтуудыг оруулж ирснийг бол санаж байгаа бох тийм. Тэгэхээр энэ нөхцөл ерөөсөө арилсангүй гэдэг л нэг үндсэн гол одоо санаа гарч ирж байна. Тэгэхээр үнэхээр тариф тавиад байгаа мөртлөөсөө худалдааныхаа тэнцэл дээр алдагдaltaа байгаад байгаа гэдэг нь буюу түрүү жилийнхаасаа буурахгүй байгаа гэдэг нь бол үндсэндээ бол Дональд Трампын хэрэгжүүлжсэн тэрхүү тариф бол ажиллаагүй гэдэг үндсэн одоо дүн тавиулж ийн гэж харж болохоор байна. За гисэн хэдий ч бас нэг зөвөр сонирхолтой зүйл байгаа. Тэр нь юу юм гэхээр тариф гэж ярьснаас болоод ерөнхийдөө бол Америк нэгдсэн улсын экспортын орлого бас нэмэгдэж байгаа. За өнгөрсөн жилийнхаас бол ойролцоогоор 200 тэрбумаар нэмэгдсэн. За гисэн хэдий ч яг тэр хэмжээгээр дагаад одоо импортын юу н хэмжээнд нэмэгдчихлээр ерөнхийдөө бол энэ өнөөдрийн бидний ярьж байгаа 900 биллион буюу тэрбум ам долларын алдагдaltaал харагдаж байна л да. Тэгэхээр Америк нэгдсэн улс ерөнхийдөө яг энэ алдагдлаа бууруулахгүй байх юм бол үндсэндээ доллар нь өнгөдөд байгаа учраас энэ дээр бол маш их одоо санаа зовж байгаа. За ингээд бусад орнуудтай ялангуяа Хятадтай бол яг энэ худалдааны талбар дээр бол одоо хамгийн их алдагдaltaа гэж явж байгаа. Тэгэхэд харьцуулаад харах юм бол зүгээр Европын холбоо бол нэг 220 орчим тэрбум ам долларын худалдааны алдагдaltaа явдаг. Ийм одоо нэгдэл байж байгаа. За Хятад орн бол дангаараа нэг 200 орчим тэрбум ам долларын алдагдaltaа. За Мексик бас нэлийн өндөр өдөө 200 орчим байдаг санагч 190 хэд гэдэг. Тэгэхээр энэс нь бүр 4-5 дахин өндөр ийм дүнтэй яваад байгаа учраас Америк нэгдсэн улс энийг маш хурдтай бууруулах гэж хичээж байгаа боловч яг одоогоор бол дүн харагдахгүй байна гэдэг нөхцөлийг харж болохоор. Тэгэхээр яг энэ сүүлд гарсан датануудаар бол энэ бол 2025 онд яг тэр хүчтэй хамгийн их нөлөөлж исэн одоо зүйл маань яг үр дүнд бас хүрээгүй л харагдчихлаа л да. Тийм учраас магадгүй дараагийн бас одоо өөрсдийнх нь тэр гаргах шийдвэрүүд илүү бас агрессив болчихгүй буюу илүү хүчтэйгээр одоо тарифын асуудал ч гэдэг юм уу. Эсвэл бол ямарваа нэгэн байдлаар өөр нэршлэлээр энэ тэр гарч ирэх ийм боломжууд байна гэж бас шинжээчд үзэж байгаа. Төгсөлтөнд асуухад одоо арилжаачид болон хөрөнгө оруулагчдын гол анхаарлаа хандуулдаг non-farm payroll за мөн CPI буюу инфляцийн одоо үзүүлэлтүүд бол ер нь бол одоо хөрөнгөний зах зээлийг одоо өсгөхөд нөлөөлөх тийм үзүүлэлтүүд гарлаа шүү дээ. За харин эсвэргээрээ макро эдийн засгийн хамгийн чухал үзүүлэлтүүд бол GDP бол худалдааны тэнцлүүд бол ер нь бол жоохон муу үзүүлэлтүүд гарлаа. Тэгэхээр базаад хэлэхэд энэ дөрвөн үзүүлэлт ер нь хөрөнгөний зах зээл болон макро эдийн засаг дээр ер нь юуг илэрхийлж байна? Түрүүний нөгөө нэг хинд тайлбарлагдж байгаа тэрхүү CPI болон одоо юуны non-farm payroll ажлын байрны мэдээлэл өөрөө тогтвортой гарна гэдэг нь юуг илэрхийлж байгаа юм гэхээр зах зээлийг дэмжих одоо тэрхүү дэмжлэгийг одоо шууд одоо оруулах шаардлагагүй болж ийн бол гэдгийг харах гэдэг юм л та. Тэгэнгүүтээ дахиад дээр нь нэмэх нь саяны худалдааны тэнцэл болон GDP-ийн асуудал сөрөг гарахаар миний хувьд бол зүгээр хөндлөнгөөс харж байгаа шинжээчийн хувьд бол илүү энэ зах зээлүүд дээр нэлээд эрсдэл үүсчүүдэл гэж харж болохоор байгаа. За үүнээс гадна бол
бас бондын Америк нэгдсэн улсын засгийн газрын бондын одоо өгөөж бол бас буураад байна. За ойролцоогоор 4 орчим хүнээр бол ирсэн байж байгаа. Бид нар 2-7 хоногийн өмнө 4.1 дээр ирлээ гэж ярьжсэн бол 4 рүү хүртэл бол бууж ирж асуудал. Эрэлт өндөр байх гэсэн. Хүмүүс худалдаж аваад илүү хөрөнгөний зах зээл дээр байсан бол тэр зүйлсүүдээ зараад бондыг худалдаж аваад тэгээ худалдаж авж байгаагаараа хүүн буураад байгаа л ийм л асуудал байгаа. Тэгэхээр ер нь бол хөрөнгөний зах зээл дээр бас нэлээдгүй эрсдэл үүсэх магадaltaй байгаа гэдгийг эндээс харж болохоор байна. За үүнээс гадна бол энэ одоо хөрөнгө хаашаа орох вэ гэдэг асуудал байгаа. Энэ хөрөнгө бол ерөнхийдөө Азийн зах зээл рүү бас шилжээд байгаа асуудлыг бол бид нар сүүлийн нэвтрүүлгүүдээр маш тодорхойгоор бас тайлбарлаж явж байгаа. Тийм болохоор бид нар бас дараагийнхаа нэвтрүүлгийг Азийн зах зээлүүд яаж ийн тэ яг энэ хүү одоо мөнгөний шилжилт буюу money flow гэж хэлдэг. Энэ зүйл яг зах зээл дээр байна уу, орж ийн үү гэдгийг бас тэр талаас нь илүү бас тайлбарлая гэж бодож байна. Тийм маш дэлгэрэнгүй тайлбар өгсөнд баярлалаа. Тэгэхээр үзэгчдээ үргэлжлүүлээд та бүхэнд өнөөдрийн мэдээ сэхэр үргэлжлэх болон ажлын ихэнх хөтөлбөрт таны бизнес болон хөрөнгөний зах зээлийг хөтөж явах болно. Бидэнтэй хамт байгаа. Эхний мэдээллийг та бүхэнд хүргэе. За, финтек компаниудын хамгийн томоохон технологийн компаниудын нэг болох Stripe, PayPal-ыг худалдаа авч магадгүй гэдэг мэдээлэл хэдхэн цагийн өмнө цацагдаад байна. За, их сурвалжуудын мэдээлж байгаагаар их сурвалжуудын өгсөн мэдээллийн дагуу Bloomberg энэхүү мэдээллийг хамгийн ихэнд бол цацсан байна. Тэгэхээр энэ мэдээллийн дараачаар PayPal-ын нэг хувьцааны ханш одоогийн байдлаар бол 7% өсөж хаагдаад байгаа. Тэгэхээр Stripe-ийн хувьд бол одоо сүүлийн жилүүдэд нэлээдгүй одоо интернетээс суурилсан төлбөр үйлчилгээний системүүдийг нэвтрүүлж байгаа томоохон финтек компаниудын нэг байгаа. Тэгэхээр Stripe PayPal-ыг худалдаа авах хэмжээнд ирнэ гэдэг нь финтекийн салбар. За энэ суур одоо төлбөрийн шийдэл санал болгодог одоо томоохон компаниудын нэгийг бол худалдаа авах хэмжээнд ирнэ гэдэг нь салбар хэрхэн яаж хурдан өөрчлөгдөж байгаа вэ гэдгийг бол харуулж байна л да. За хоёр компани одоо хамгийн сүүлийн зах зээлийн үнэлгээний хувьд бол одоо Stripe 156 сая 159 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа бол за PayPal бол өнгөрсөн жилийн хувьд бол одоо 90 орчим тэрбум доллараар үнэлэгдэж байсан. За их сурвалжуудын мэдээлсээр одоо бусад энэ хоёр компани бол одоо нэмэлт мэдээллүүдийг бол өгөхөөс татгалцсан байгаа. Тэгэхээр цаашдаа ер нь энэ хилцэл ирэх яаж өрнөх вэ гэдэг нь бол одоогийн байдлаар тодорхойгүй байгаа гэсэн үг. Тэгэхээр зах зээл бол бүх салбарт маш хурдтай өрнөж байна шүү дээ. PayPal-ыг Stripe авах хэмжээнд л юм хурдтай өрнөж явагдаж байна. Тэгэхээр дараагийн мэдээлэл Панамын сувгтай холбоотой байна тийм. За, Панамын засгийн газар тус улсын дээд шүүхийн шийдвэрийг үндэслэн за Панамын сувгийн хоёр талын гарц дээр байдлах стратегийн чухал хоёр бомбыг за Хонконгийн компаниас албан ёсоор хураан авч хяналтандаа оруулсан юм мэдээлэл гарсан байна. За энэхүү үйл явдал нь Америк нэгдсэн улс болон Хятадын одоо хоорондын бүс нутгийн нөлөөлийн төлөөх тэмцэл хурцтмал байгаа үед тохиож байгаа. За бүр тодруулах юм бол 2026 оны 2 дугаар сарын 23-аас өнгөрсөн даваа гарагт гарсан мэдээллийн дагуу Панамын далайн захиргаа за нийгмийн нэм тулгацсан ашиг сонирхол гэсэн үндслээр за номхон далайн тал болон за Атлантын далайн талын бомбуудыг эзлэн авч үйл ажиллагааны зогсоосон байгаа. За 1997 оноос хойш эдгээр бомбыг удирдах байсан Хонконгийн за CK Hutchison группийн одоо охин компани болох Panama Ports компанийн одоо концессийн гэрээг Панамын дээжүүх үндсэн хууль зөрчсөн гэж үзэж за 2021 оны гэрээний сонголтыг хүчингүй болгож ирсэн байлээ. За сонирхолтой бол Панамын сувгийн дэлхийн нийт худалдааны 5%, за Америк нэгдсэн улсын чиглэлийг тээврийн 40%-ыг дамжуулдаг маш чухал стратегийн гарц. За тэгээд тиймээс одоо эдгээр бомбуудын иргэн тойрондох маргаан зөвхөн худалдааны бус үндэсний аюулгүй байдлын асуудлын хэмжээнд бол тавигдаж яригдаж байгаа юм байна. Тэгэхээр биткойнтой холбоотой хамгийн сүүлийн мэдээлэл хүргэе. Тэгэхээр биткойны ханш бүх цаг үеийн дээд ханшаас одоо бараг 50 орчим хувиар унаад байгаа буюу $63,000 доошо энэ 7 хоногт бол унлаа. Тэгэхээр биткойны ханш ингэж унж байгаа нь 2022 оноос хойш хамгийн том уналтуудаар бол бүртгэгдэж байна. За сүүлийн өдрүүдэд биткойны ханш унж байгаа. За ер нь бол хөрөнгөний зах зээл болон геополитикийн тодорхойгүй байдал гэж бол хөрөнгө оруулагчид тайлбарлаж байгаа. За ер нь бол одоогоос 3 жилийн өмнө бас ямархуу үйл явдлууд тухайн үед болж байсан бэ гэхээр за Terra USD, за мөн Three Arrow Capital, BlockFi зэрэг одоо крипто салбарын томоохон компаниуд бол дампуурж байсан асуудлууд бол гарч ирсэн. Үүнтэй холбоотойгоор бол биткойны ханш огцом унж байсан. За харин одоогийн байдлаар бол одоо даваа гарагт Америк нэгдсэн улсын бирж дээр ETF-үүдээс 200 гаруй одоо ам доллар биткойноос бол гарсан байгаа. За одоогоор биткойны дараагийн дэмжих төвшин бол одоо сэтгэл зүйн хамгийн том төвшнүүдийн нэг болох 60,000 гэсэн төвшин байгаа бөгөөд за энэ босгыг давж чадахгүй бол 207 хоногийн дундаж үн болох $58,503
хүртэл унах эрсдэлтэй гэдэг шинжээчид анхааруулж байна. За крипто зах зээлийн нийт үнэлгээ сүүлийн 24 цагийн дотор $120 тэрбум буурсан бол за хоёр дахь том одоо биткойн болох Ethereum-ийн хувьд бол $277 унаж $1,800 дээр бол одоогийн байдлаар арилжаалагдаж байна. Ер нь одоо сүүлийн саруудад он гарснаас хойш крипто салбарын уналт бол үргэлжилсээр байна. За крипто салбар болон за крипто салбарыг сонирхдаг хөрөнгө оруулагчдын Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп сонгогдсноос хойш энэ зах зээл дээр нэлээдгүй томоохон өсөлтүүд ирнэ гэж яригдж байсан боловч зах зээл эсэргээр эргэж байна. Тэгэхээр дараагийн мэдээлэл Anthropic-ийн шинээр танилцуулагдсан бүтээгдэхүүнтэй холбоотой тийм. Тэгэхээр хөтөлбөрийн эхэнд хэлсэнчлэн Anthropic ягаад одоо OpenAI-ийн дархалсан байсан байр суурийг одоо багаар эзэлж байгаа вэ гэдэг бол одоо тэдгээрийн одоо энэ тус компани гаргаж байгаа шинэ бүтээгдэхүүн үйлчилгээтэй бол салшгүй холбоотой. За тодорхойлбол хэмэл оюун ухааны Anthropic компани өөрийн код бичих хэрэгсэл болох Cloud Code-доо за зориулсан аюулгүй байдлын шинэ функцийг танилцуулсан байна. За энэхүү хэрэгсэл нь програм хангамжийн кодоос сул талуудыг илрүүлээд за тэдгээрийг засах одоо нөхөөсийг буюу patch-ийг саналуулах юм чадвартай байлээ. За Anthropic компани онцолж байгаа гол зүйл бол хүний зөвшөөрөлгүйгээр ямар ч код өөрчлөгдөхгүй гэсэн ийм одоо онцлог чанарыг бол хэлж байгаа. За буюу AI зөвхөн асуудлыг олж шийдлийг санал болгоно. За харин эцсийн шийдвэрийг бол тухайн хөгжүүлэгч өөрөө гаргана гэсэн үг. За тэгэхээр дураараа ямар нэг юм шууд одоо хөгжүүлэгчийн өмнөөс засахгүй гэсэн үг. За одоогоор энэхүү функц нь enterprise буюу байгууллага team буюу одоо багийн бүтцэд одоо бүтцтэй хэрэглэгчдэд research purview буюу судалгааны туршилтын шатнд нээлттэй байгаа. За сонирхолтой Anthropic-ийн бас хамгийн баг одоо хамгийн сүүлийн үеийн cloud одоо 4-6 загварыг ашиглан нээлттэй их юм буюу open source кодуудаас олон 10 жилийн турш илрүүлээгүй байсан 500 гаруй чухал сул талыг олж илрүүлсэн байгаа юм байна. За бүр сонирхолтой нэнхүү мэдээ гарсны дараа бол одоо дэлхийн кибер аюулгүй байдлын томоохон компаниуд болох одоо CrowdStrike, за Cloudflare, Okta, за Zscaler, Zscaler зэрэг одоо хувьцааны хашвал 5-9% унсан юм зүйлтэй байгаа. За мөн Anthropic компанид бас нэгэн шинэ мэдээлэл саяхан гарсан байгаа. Энэ бол Америк нэгдсэн улсын хиймэл оюуны тэргүүлэгч компаниуд болох Anthropic болон OpenAI одоо хятадын AI лабораториудыг за DeepSeek зэргүүтэй AI лабораториудыг өөрсдөө нь хамгийн одоо дэвшилтэт модельүүдийн чадварыг хууль бусаар хуулбарлан авсан гэж бол албан ёсоор мэдэгдсэн байгаа. За Anthropic компани мэдээлснээр бол хятадын DeepSeek, Moonshot AI за болон Minimax гэх 3 компани cloud моделийн чадварыг за distillation одоо хийх аргаар өөрсдийн модельо сайжруулахад ашигласан байна. За энэ арга нь болохоор одоо их зардал цаг хугацаа шаардсан анхдагч сургалтыг алгасаад бэлэн одоо хэмэл оюуныг хямд зардлаар хөлбөрлөх боломж олгодог юм билээ. За тэгээд хятадын компаниуд бол 24,000 гаруй хурамч хаяг болон одоо proxy сүлжээ ашиглан за cloud-тай 16 сая гаруй удаа харилцаж өгдөл цуглуулсан байна. За Anthropic болон OpenAI бол энэхүү үйлдэлийг зөвхөн бизнесийн өрсөлдөөн биш харин үндэсний аюулгүй байдалд нь одоо занл хийлж байгаа асуудлаа гэж бол үзэж байгаа. За эдгээр мэдээллүүдийг бол кибер халдлага үйлдэх, за био зэвсэг бүтээх, за эсвэл олон нийтийг төөрөгдүүлэх одоо суртал ухуулгад одоо ашиглаж болзошгүй гэж үзэж Пентагон болон одоо цагаан ордонд бол хандсан байгаа юм байна. Тэгвэл одоо хэмэл оюуны салбарын дэд бүтцийн гол өрсөлдөгч нар нэг болох Nvidia болон AMD компани өрсөлдөө улам бүр ширүүлсээр байна. За Meta болон AMD компаниуд за хэдэн 10 тэрбум доллараар үнэлэгдэх хэмжээний гэрээ байгуулсан гэдгийг Улаанбаатарын цагаар өчигдөр шөнө зарлалаа. Тэгэхээр энэ гэрээний хүрээнд нийтдээ 6 гигаватт эрчим хүчээр цэнэглэгдэх дэд бүтцийн ажилд AMD-гийн хамгийн сүүлийн үеийн чип болох MI 450 гэдэг график картыг ашиглана гэдгийг бол мэдээлсэн байна. За энэ график карт нь бол одоо AMD-гийн Helios гэх серверүүдэд суурилагддаг хамгийн сүүлийн үеийн хүчирхэг график картууд байгаа. За энэ мэдээлэл цацагдсны дараачаар AMD-гийн хувьцаа бол одоогийн байдлаар 7% өсөж хаагдаад байгаа. Тэгэхээр AMD, Nvidia компаниуд бол хэмэл оюуны салбарын тооцоолох системийн хамгийн гол хоёр өсөлтөгчийн нэг байгаа. Гэхдээ энэ хоёр компани зах зээлийн үнэлгээний хувьд бол асар хол зөрүүтэй байгаа гэж хэлэхэд болно. За Nvidia компани зах зээлийн үнэлгээ одоогийн байдлаар $4.6 байгаа бол AMD-гийн зах зээлийн үнэлгээ $320 тэрбум дээр байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулагчдын хувьд бол одоо AMD-г нэлээдгүй сонирхож байгаа гэж хэлэхэд болно. За хөтөлбөрийн төгсгөл хэсэгт та бүхэнд тун удахгүй танилцуулагдах технологийн
компаниудын шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээний талаарх мэдээлэл хүргэе те. 3 арга хэмжээ албан ёсны товоо зарласан байгаа. Хамгийн ихнийх нь өнөөдөр буюу Samsung-ийн Galaxy Unpacked 2026 арга хэмжээ яг одоогоос яг одоо харагдах 16 цагийн дараа одоо Монголын цагаар бол шууд дамжуулагдахаар байна. За ер нь бол зохион байгуулж байгаа газар нь Сан Франциско хотод болж байгаа. За тэгээд энэ одоо Unpacked арга хэмжээгээр бол S26, S26 Plus болон S26 Ultra загваруудыг бол танилцуулах юм төлөвтэй байна. За мөн мэдээж одоо нэмэлт одоо маш олон төхөөрөмж болон одоо бүтээгдэхүүлчлэгүүдийг танилцуулах байх. За дараагийнх нь бол мэдээж Apple-ийн арга хэмжээ, энэ хаврын арга хэмжээ байгаа. Уламжлалт одоо keynote гэхээс илүү special experience буюу шинэ бүтээгдэхүүнүүдийг туршиж үзэх онцгой өдрүүдийг төлөвлөсөн байгаа тэдний хувьд. За хугацааны хувьд бол 3 дугаар сарын 2-оос 4-ний хооронд гэсэн одоо төлөвтэй байна. За Нью-Йорк, Лондон, Шанхай хотуудад нэгэн зэрэг танилцуулагдана гэж байгаа. За мэдээж iPhone 17e гэсэн бидний одоо хүлээлт өндөртэй байгаа загварыг бол танилцуулах төлөвтэй байна. Мэдээж дагалдах бусад бүтээгдэхүүнүүдийг танилцуулна. За сүүлийнх нь мэдээж Google I/O. За Google-ийн жил бүрийн хөгжүүлэгчдийн чуулган энэ жил Agentic AI буюу бие даан ажиллах чадвартай хиймэл оюун ухаан төвлөрөх нь одоо тодорхой болсон байгаа. 5 дугаар сарын 19-ноос 20-ны өдрүүдэд бол одоо Калифорнид зохион байгуулагдахаар бол төлөвлөгдсөн байгаа юм байна. За ийхүү Apple компанийн хувьд одоо Шанхай, Лондон, Нью-Йорк гэсэн 3 газар одоо өөрсдийнхөө арга хэмжээг зэрэг зохион байгуулж байгаа бол анхны тохиолдол болж байна. За Apple компанийн хувьд бол одоо хямд үнэтэй MacBook гарна гэдэг нэлээдгүй өндөр хүлээлт байгаа. За мэдээж Google-ийн хувьд одоо хэмэл оюуны салбарт ямар шинэ дэвшлиг авчрах вэ гэдэг нь бол хамгийн их сонирхол татж байна. Өнгөрсөн жилийн хувьд хэмэл оюунд суурилсан 100 шинэ функцийг бол танилцуулж байсан. За эдгээрээс гадна хөрөнгө оруулагчдын хамгийн их 7 хоногт анхаарлаа хандуулж байгаа санхүүгийн тайлан бол Nvidia компанийн тайлан байгаа. За Улаанбаатарын цагаар пүрэв гарагийн өдөр танилцуулагдана. Тэгэхээр Nvidia компани санхүүгийн тайлан хөрөнгөний зах зээл дээр ямар хөдөлгөөн авчрах вэ гэдгийг бид нар баасан гарагийн дугаар дээр илүү дэлгэрэнгүй ярилцах болно. Энэ удаагийн дугаарт анхаарлаа хандуулж хамт байсан та бүхэнд баярлалаа.